Hi everyone! Welcome to my video. Энэ видеонд тавтай морилно уу? За энэ видеогоороо intermediate level-ийн нэг passage-ийг унших болно. За passage гэдэг маань өгүүлэл гэсэн утгатай. Ерөнхийдөө богинохон intermediate буюу дунд шатны ийм өгүүллийг бүгдээрээ хамтдаа уншаад орчуулад яцгаая. Өгүүллийн маань нэр болохоор 86-year-old man in marathon for 63rd time гэдэг нэртэй байгаа. За энэ болохоор 86 настай эрэгтэй 63 дахь удаага марафонд оролцсон тухай ийм passage байгаа. За англи хэлэн дээр болохоор оролцох гэдгийг хэлэхгүйгээр зүгээр in marathon гэхээр марафонд оролцсон гэсэн утгыг агуулдаг байгаа. За эхний өгүүлбэр нь Johnny Kelly is 86 years old. Johnny Kelly 86 настай. He has just run last 7 miles of the Boston Marathon. За энэ болохоор тэр дөнгөж саяхан Бостны марафоны сүүлийн 7 милийг гүйсэн гэсэн утгатай байна. За has just run гэхээр дөнгөж саяхан гүйсэн гэсэн утгатай. Present perfect tense яг одоотой холбоотой яг ингэчихсэн байна гэдэг утгатай. За last 7 miles гэдэг нь болохоор сүүлийн 7 миль. За тэгээд Boston Marathon. За дараагийн өгүүлбэр It took him 1 hour and 15 minutes to run the 7 miles. За тэрээр энэ 7 милийг гүйхдээ 1 цаг 15 минут зарцуулсан. It took him 1 hour and 15 minutes гэхээр түүнээс 1 цаг 15 минутыг шаардсан гэсэн утгатай. Ерөнхийдөө тэр 1 цаг 15 минутыг энэ зүйлд зарцуулсан гэсэн утгатай байгаа. За after his run, he went to the medical center to have his blood pressure checked. Гүйлтийнхээ дараа тэрээр эмнэлгийн төв рүү очиж цусны даралтаа шалгуулсан. After his run, he went to the medical center. Гүйлтийнхээ дараа тэрээр medical center буюу эмнэлгийн төв рүү очирсан. Яах гэж вэ гэхээр to have his blood pressure checked. Очиж цусны даралтаа шалгуулах гэж ерөнхийдөө очисон гэсэн утгатай. Blood pressure гэдэг маань цусны даралт. Эсвэл монголоор зүгээр даралт гэж хэлдэг. За the nurse was surprised. Сувилагч гайхширсан. And pleased. Тэгэхээр бас баярлсан. Яагаад вэ гэсэн чинь to see that his blood pressure was 139/84. Түүний цусны даралт 139/84 байгааг хараад гайхсан, тэгээ баярлсан. She told him that his blood pressure was outstanding. Outstanding. За англиэн дээр ингэж заримдаа ярьж байхдаа ингэдэг. Энэ нь болохоор ерөнхийдөө тэр үгээ илүү тодтогч байна гэсэн утгатай. Тэрээр түүний даралт гайхалтай байна гэж хэлсэн. Outstanding гэдэг маань маш гайхалтай, үнэхээр сайн гэсэн утгатай. Ерөнхийдөө тэр үгийг нь аваад үзэх юм бол out тэгээд stand гэдэг утгатай байгааз stand гэдэг маань зогсох. Out гэхээр ер нь бол ил гарч зогсох, бусад зүйлсээс илүү ингэж харагдах гэсэн утгатай. За тэгээд she told him that his blood pressure was outstanding гэдэг өгүүлбэр нь болохоор тэрээр түүний даралт гайхалтай байна гэж хэлсэн. Ерөнхийдөө тэрээр ингэж хэлсэн гэж байгаа үедээ told him that гэдэг хэсгийг ашигладаг. That гэдгийг ерөнхийдөө тэгж хэлсэн. Юу гэж хэлсэн бэ гэдгийг нь дэлгэрүүлэхийн тулд that гэдгийг ашигладаг. Then she said, I wish mine were that good. Тэгээд тэр хэлэхдээ минийх бас таних шиг ийм сайн даралттай байсан ч болоосаа гэсэн утгатай ийм өгүүлбэр байгаа. I wish mine were that good. That good гэхээр үнэхээр сайн, тийм таних шиг сайн гэсэн үг. Минийх таних шиг сайн байсан ч болоосаа гэж хэлсэн байна. За дараагийн доголмор хэлж байна. За Johnny Kelly is known as the great grandfather of the Boston Marathon. За Johnny Kelly болохоор юугаараа мэдэгдсэн бэ? Юугаараа алдаршсан бэ? Тэгэхээр тэрээр марафоны элен зөвөө гэж алдаршсан. Is known as гэдэг маань болохоор юугаараа алдаршсан бэ гэсэн утгатай. Одоо жишээ нь Madonna байх юм бол Madonna is known as the best singer in the 1990s гэх юм бол Madonna юугаар алдаршсан бэ гэхээр 1990-ад оны хамгийн шилдэг дуучнаараа алдаршсан. Тэрүүгээрээ
Хүмүүс мэдэгддэг зүйл нь гэсэн утгыг агуулж байгаа. He ran the entire 26 miles of the marathon 61 times. За тэр марафоны 26 милийг нийт 61 удаа бүтнээр нь гүйсэн. Entire 26 miles гэхээр бүтнээр нь 26 милийг бүтнээр нь 61 удаа гүйсэн байна. Entire гэдэг маань whole гэдэгтэй адилхан бүтнээр нь гэсэн утгатай. So this year was the second time that he has cut back and run only part of it. Энэ жил тэр зөвхөн нэг хэсгийг нь гүйсэн, хоёр дахь удаа байв. Шууд эхнээс нь ингээд англи өгүүлбэрээр орчуулах юм бол this year was the second time that he has cut back. Тэгэхээр энэ жил хоёр дахь удаага тэрээр өөрийгөө арай хойш нь одоо барьсан. Одоо өмнө нь бүтнээр нь гүйдэг байсан бол cut back. Одоо cut back буюу арай жоохон багасгасан. За тэр багасгасны хоёр дахь удаа байсан. За тэгээд and run only part of it. Тэр бүтнээр нь гүйдэг байснаа болоод хэсгийг нь л гүйсэн байна. Kelly holds the record for running more Boston marathons than anyone else. За Kelly нь Бостны марафонд хамгийн олон удаа оролцсон дээд амжилтыг эзэмшдэг. Record гэдэг маань болохоор дээд амжилт, hold гэдэг маань болохоор эзэмших. За тэгээд юуны одоо амжилтыг эзэмшиж байгаа бэ гэхээр for running more Boston marathons than anyone else гэхээр хинээс ч илүү Бостон марафоныг олон удаа гүйсэн гэдэг ийм амжилтыг ийм дээд амжилтыг өөрөө эзэмшдэг бахнэ. To honor Kelly, a statue of him has been placed along the marathon route. Kelly хүндэтгэн марафоны зам дагуу түүний хөшөөг байрлуулсан. To honor гэдэг маань хүндэтгэх гэсэн утгатай. Kellyг хүндэтгэхийн тулд a statue of him has been placed. Түүний хөшөөг байршуулсан. Has been placed гэдэг маань present perfect tense байна. За хаана юм бэ гэдэг нь болохоор хамгийн сүүлд мэдээлэл нь байдаг. Along the marathon route буюу марафоны зам дагуу. Route гэдэг маань зам. Тэгээд along гэхээр дагуу гэсэн утгатай. There are flowers along the road гэх юм бол зам дагуу цэцэгс байна гэсэн утгатай. За сүүлийн тоглол мөрийг эхэлж байна. Thousands of people cheer for him as he runs the course. За түүний гүйж байх үед мянган хүн түүнийг уухайлан дэмждэг. Thousands of people гэхээр олон мянган хүн гэсэн утгатай. Thousand гээгүүтэй мянган хүн түүнийг уухайлан дэмждэг. Cheer for him хизээ одоо cheer хийдэг вэ гэхээр as he runs the course гэхээр түүний гүйж байх үед ямар нэгэн юмны дундуур ингээд өөр нэг зүйл өөр нэг үйлдэл хийгдэж байгаа бол as гэдгийг ашигладаг. За одоо жишээ нь I listen to music as I'm doing my homework. гэхээр би гэрийн даалгавраа хийж байхдаа хөгжим сонсдог. Today an 11-year-old boy called out to Kelly. Hey, Mr. Kelly, you're awesome, super awesome. Өнөөдөр 11 настай нэг хүү "Хөөе, ноён Келли, та үнэхээр гайхалтай, маш гайхалтай" гэж хашгирсан. Called out гэхээр ерөнхийдөө яг нэг хүнийг ингэж одоо сонгож хашгирж байгаа гэсэн үг. Call out Kelly гэх юм бол Kelly рүү хашгирсан. За 11 настай хүү Kelly рүү хашгирсан. За юу гэж вэ гэхээр Hey Mr. Kelly, you're awesome, super awesome. Та үнэхээр гайхалтай, маш гайхалтай гэж хашгирсан байна. За дараагийн өгүүлбэр Kelly nods and thanks people as he runs. За Kelly толгоогоо дохиод тэгээд баярлаа гэж хэлдэг. Хизээвэ гэхээр as he runs гэхээр гүйж явахдаа. Тэгэхээр монголоор орчуулах юм бол Kelly гүйж явахдаа толгой дохиж хүмүүст талархал илэрхийлдэг гэсэн утгатай. It's wonderful, he says. Энэ үнэхээр гайхалтай гэж тэр хэлдэг. People come out in the road to shake my hand. Хүмүүс надтай гар барихаар гудамжинд гарч ирдэг. I'm cheered by thousands and thousands. Намайг мянган хүн дэмждэг. I think a lot of people thought I ran the entire race. Олон хүн намайг гүйлтийн
Өгүүлбэрийг бүтнээр нь гүйсэн гэж бодсон байх гэсэн байна. And maybe they cheered me because they know me after all these years and they don't know the other runners. Бас магадгүй тэд намайг олон жил дараалан оролцож байгаа болохоор мэдж байгаа, таньдаг учраас дэмждэг байх. Харин бусад гүйчдийг сайн танихгүй байх гэсэн утгатай юм хэлсэн байна. They cheered me. Cheer гэдэг маань дэмжих. Because they know me after all these years. Энэ олон жилийн дараа тэд намайг мэддэг. And they don't know the other runners. Тэгээд тэд нар өөр гүйчдийг мэдэхгүй гэсэн утгатай байна. За ингээд энэ богино өгүүлэл маань ингээд дуусаж байна. Intermediate level буюу дунд шатны ийм өгүүлэл сонсон сэтгэлээ доор үлдээгээрэй. Шинэ өгүүлбэр, шинэ үгс сурсан байх гэж найдаж байна. Баяр таа.